Сайн байцгаана үзэгчтэй. Блог подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийнхаа дугаарт бид үйл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүст одоо сонирхолтой байх нэгэн зочныг урьсан. За тэр хүн бол ямар бүтээгдэхүүн үйлчлэгийг девелоперуудад санал болгодог вэ гэхээр дүүргэлтийн материал болох блокийн үйлдвэрлэл, түүний нийлүүлэлт, тээвэрлэлт, урилгын одоо ажлыг хийх гүйцэтгэх ажиллах хүч нэмээд урилгын ажлын одоо чанарын хяналтыг хийх инженерийн одоо ажлын үйлчлэгийг хамттан цогцоор нь үзүүлдэг ийм нэг шинэ үйлчлэгийг нэвтрүүлсэн компани захирлыг бид та бүхэнд танилцуулах болно. За тэгээд хэрвээ та үйл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа мөн дүүргэлтийн материалаа болон түүнийхээ шийдлийг сонгож хараахан амжаагүй байгаа бол ирээдүйд бас үйл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэх сонирхолтой бол манай подкастын энэ дугаарыг сонсоорой. За эхний асуулт. Блок үйлдвэрлэн гэдэг бол нэг одоо барилгын салбарт шинэ зүйл биш. Хэрэгцээтэй материал мөн. Гэхдээ танай компани блок үйлдвэрлэлт, тээвэрлэлт, урилга, инженерийн хяналт гэх мэт үйл ажиллагааг нэгтгэн цогцоор нь хүргэдэг болсон гэж сонсон. Тэгэхээр энэ тухайга асуултаа эхлэе. За манай хөнгөн блок үйлдвэрлэлийг бол 12 оноос хойш явуулж байгаа. За тэгээ бид нар бол өдийг хүртэл дандаа бүтээгдэхүүний тал дээр бүтээгдэхүүний чанар болон стандартыг зорж ажиллаж ирсэн. Үүний дараагаас бид нэр энийг бол хангалттай хангацлаа гэж үзээд энэ жилээс бид нэр шинээр барилгын компаниуд дээр гарч байгаа асуудлуудыг шийдэхийн тулд цогц үйлчилгээг ер нь бид нэр санал болгохыг явж байгаа. За энэ дээр таны хэлж байгаагаар бүтээгдэхүүн байна, тээвэрлэлт байна, урилгын ажил байна гэдэг. За ягаад тээвэр өрлөг дээр одоо ийм одоо заавал юм үйлчлэг үзүүлэх шаардлага үүсэж байгаа юм бэ гэхэлэр нэгт бид нэр бүтээгдэхүүнээ авчлаа гэж бодох тээврийн асуудал байдаг. Тээвэр юу гэж гардаг вэ гэхэлэр нэгт хотын зөвшөөрлөлтэйг юу тий? Тэгээд тээврийн нөгөө цаг барилт барьж ийн үгүй юу? Хувийн жолооч нар яг мэргэжлийн компаниуд шиг нөгөө тээврийн цагтаа талбай дээр очих, цагтаа үйлдвэрээс ажилтаа их гэдэг юмнууд гарах уу юу? Яагаад гэвэл барилгууд чинь бүгд кранаас суллаад тэр бүтээгдэхүүнд тэр өдөр тэдэн цагт тэр нөгөө ажлаа хуваарлцсан байдаг. Тэгэхэд тэр жолоочийн хариуцлагагүй байдлаас бол 2-3 цаг хоцороход арын ажлууд нь бүгд хоошлж идэг. Маш олон хүмүүсийн одоо цалин хөлс, цагийн менежмент гэдэг асуудал үүсдэг учраас энэ дээр бид нэр ер нь бол 3-4 жил тээврийн үйлчлэгээ үзүүлээ явж байгаа. Энийг бол арай дэлгэрүүлээд илүү одоо яг компани зүгээс мэргэжлийн байдлаар тээвэрлэлт явъя гэж байгаа. За өрлөг явж байгаа. Өрлөг бол одоо Монгол улс бол энэ ажиллах хүчний хөмсдөлтэй байгаа бүгд мэдж байгаа. Одоо хаана байлаа одоо бүх хүмүүсийн ажилууллаа гэсэн ч одоо барилга одоо маш хурдан хөгжиж байна. Хүний хэрэгцээ маш их байна. Тэгэхээр яг эд сезоны үе болно. Яг мэргэжлийн хүний шаардлага үүсгэхэд хангалтгүй байдаг. Тэгэхээр бид нар энэ дээр яагаад биднэрт мэдрэгдсэн бэ гэхэлэр бид нар блок нийлүүлээд талбай дээр аваачхад ямар асуудал гардаг вэ гэхэлэр урилгын бригадууд нь ажлаа амжихгүй ч гэдэг юм уу. Эсвэл ажилдаа ирээгүй ч гэдэг юм уу. Тий. Ажил сарвалтуулах тиймэрхүү юмнууд гардаг. Тэрийг дагаад манай борлуулалтын дээр бас нөлөөлдөг. Яагаад гэхэлэр уг нь энийг 7 хоногийн өмнө үрцэн байх хэрэгтэй юм үрж дуусах байна гэдэг асуудал гарч ирдэг. Тэгэхээр тэр барилгын бас нөгөө ашиглалтанд орох хугацаа бас дагаад хойшилж идэг асуудлууд байгаа гэсэн үг. Тэгээ энийг шийдийгээд өндөр зардлаар хүмүүс ингээд ажилуулад монгол хүмүүсийн яалтч хөрөлцөхгүй байгаа асуудал. Тэгэхээр мэдээж хөгжиж буй улс яаж энэ хүний нөөц мэдээж хөрөлцөхгүй 3 саяхан хүн байгаа. Энэ хөгжилт бол яалтчгүй дутж байгаа. Тэгээ яг энэ барилгын салбарын хүмүүс хэд байгаа илээ гэдэг асуудал байна. Тэгэхээр бид нэр бүхэл хөгжиж байгаа улс хүн хүрэхгүй байхад гаднаас ажиллах хүчин авч оруулж ирж улсаа хөгжүүлээд эргээд гаргадаг нэг тийм замаар явдаг байх гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нэр маш олон жилийн одоо энэ гадаад ажилчтай харьцсан Монголд ажиллаж байгаа туршлага байгаа учраас хятад улсаас яг мэргэжлийн урилгын бригадуудтай хамтарч ажиллаж байгаа. Бригад болон мэргэжлийн хүний нөөцийн компаниудтай хамтарч ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр бид нэр барилгын компанид ямар асуудал шийдэж өгч ийн гэхлээр нэгт урилгын хугацаан дээр санаа зовхон байхгүй. Хүн хүч дээр одоо яаралтайгаар одоо нэг бүтэн блок барилгыг маш богино хугацаанд дуусгамаар. Хангалттай хүний нөөцийн боломж
бүрдэнэ гэсэн үг. Гуравт хамгийн чухал юм гэх юм бол урилгын стандарт. Стандартын дагуу урилга хийн. Энэ яагаад чухал вэ гэхлээр хэрвээ урилгын чанар муу стандартын бус урилга хийгдэх юм бол дагаад артлын шавар заслын ажлууд өөрөө илүү зардал гарч эхэлдэг. Тэр яг бид нэр анзаарахгүй ч гэсэн барилгын компаниудад нарийн тооцоо төсөв хинж авдаг компаниуд бол энэ дээр бол ямар ялгаа гарч иждэг вэ? Одоо хямдхан урилгын баригадад мөнгө өгөөд хийлгээд мөнгө хэмцсэн юм шиг харагддаг мөртлөө ажил нь дуусахад ялгаагүй чанартай үнэтэй ийм урилгын компаниар хийлгэсэн, мэргэжлийн компаниар хийлгэсэн зардалтай дүндээ дүн зардал гарсан байдаг. Тэгвэл энэ дээр юун дээр хохирдог вэ гэхлээр цаг хугацаагаар. Тэгэхээр ийм хэдэн асуудлуудыг бид нэр шийдэх үтнээс энэ үйлчлэгийг нэвтрүүлж байгаа. За, миний асуултанд тун дэлгэрэнгүй хариуллаа. Тэгэхээр энийг бас зарим үзэж байгаа хүмүүст шинэ одоо девелопер гэх үү эсвэл энэ талын өргөн мэдлэггүй хүмүүст хоёлаа зориулаад задлаа л та. За хамгийн ихэнд тээвэрлэлтийн тухай ярихад таасаа ингэж хэлсэн. Хотын зөвшөөрөлттэй машинтай юу гэсэн. Тэгэхээр барилгын болон ер нь том оврын ачаа тээврийг хийхэд хотын зөвшөөрөлтөө зөвшөөрлгүй гэдэг бас ялгаа байна. Тэгэнгүүт зүгээр блоко худалдаад авсан девелопер дурын зар харж агаад блоко тээвэрлүүлэхэд эрсдэл гарч болох нь дээ. Яг зөв. За. Энэ дээр би яг тээвэрлэлтийг задлаад ирвэл юу байгаа. Блок тээвэрлдэг жолооч нар зүгээр янз бүрийн материал тээвэрдэг жолооч нарын зөрүү гэж байгаа. Блок нэгэнд мэдээж үйлдвэрээс гарахад жолооч нарт хариуцуулаад өгнө. Тээвэрлэлтийн явцад эвдрэл гарах уугүй юу гэдэг жолооч нараас гарч байгаа асуудал. Тэгэхээр мэдээж блок ч өөрөө яг бетон шиг юм нэг хатуу материал биш. Тээвэрлэлтийн явцад дөргөлт, гинтийн торомсолт, иймэрхүү асуудлын дээр эвдрэл гарах боломжтой. Тэгэхээр энэ дээр одоо мэргэжлийн тээвэрлэлт, байнгын блок тээвэрлэдэг золооч нар бол иймэрхүү асуудлууд гаргадаггүй. Яг бол бүтээгдэхүүнтэйгээ харьцаж одоо тээврээ хийдэг гэсэн үг сурцсан байна. Тэгээд нэмээд болохоор талбай дээр буулгалтаас ахуулаад талбай дээр зогсох байрлалаас ахуулаад давхар барилга дээр бас цаг хугацаа хэмнээд өгчдөг. Жолооч нар өөрөө буугаад за энэ блокийг ингэж буулгаад, ингэж оосрлоод, ингэж тавих юм бол хурдан байдаг шүү. Аюулгүй байдаг шүү. Эвдрэл хэмтэл гардаггүй шүү гэдэг давхар бас өөрөө байнгын олон жил явцсан жолооч нар ч иймэрхүү мэдлгүүд байгаа. Тэгэхээр давуу тал үүснэ гэж харж байгаа юм дээр. За, блог подкастын хамтран ажиллагч Ray Industry хийт блок үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, урилгын гүйцэтгэл, хяналт. За, тэгэнгүүт дахиад тээвэрлэлтэй холбоотой буюу асуунгууд барилгын талбай дээр очлоо. Тэгэхээр танах тээвэрлж өгөл буюу машинаа оруулж гоё зогсоогоод тохиромжтой зогсоогоод тээвэрлэлтийн хэсэг нь дууст юм уу? Тэр ачтсан байгаа блокийг буулгах ажлыг одоо хэн хийх вэ? Танах бас хийх үү? Бид нэр хэрвээ урилгыг цогцоор нь одоо бүтээгдэхүүн тээвэрлэлт урилгтэй хамт авах юм бол захиалагчтай бол шууд баг одоо ханын түлхүүр гардуулахаар гэдэг юм уу тий. Та бүтээгдэхүүндээ санаад битээ зов. Тээвэрлэлт нийт хэрэгцээгээрээ бид нэр гэрээлээд үн хөлсөө төлбөрөө хийгээд тээвэрлэлтийн талбай дээр чинь бид нэр өөрсдөө тээвэрлээд авчиж байна. Тэгээд танаа ажлын хугацааны дагуу танахаас каран гарах уу, манахаас гарах уу гэдгийг бид нэр урьдчилаад тохирно гэсэн үг. За хэрвээ танахаас гарах юм нэг үйл тэр барилгын одоо цаг үеийнхээ уялдаад бид нэр тээврээ уялдуулаа явна гэсэн. За тэгээ манай урилгийнхан өөрсдөө давхартаа блокуудаа гаргуулчихад цаашаа урилгийнхаа ажлыг явуулчихна гэсэн. Тэгэхээр захиалагч юу яах вэ гэхээр бэлэн хан хүрлээж авна. Нөө шавар засал хийхэд болцсон ханыг давхраар нэм үү эсвэл одоо ямар нэгэн байдлаар гүйцэтгэлээр нь хүлээгээд аваа явчихна гэсэн. Тэгэхээр тэр дунд гарч байгаа одоо нэгт үйлдвэрээс блокны нөгөө ачаал гэдэг юмнууд байна. Захиалга ихтэй цаг хугацаанд татахгүй юу гэдэг эрсдэл байхгүй болчихж байгаа. Хоёрт тээврийн явц жолооч хаана явж гин, ийж гин гэдэг асуудал санаа зовхон байна. Гуравт урилга нь одоо урилгын ажилчид ирсэн байна уугүй юу, хурдан хийж гин үү, чанарын дагуу хийж гин үү гэдэг юмн дээр өдөр тутмын хяналт хийхгүйгээр шууд гүйцэтгэж дуусаад хүлээж авах гэсэн. Бид яг энэ стандартын дагуу. Яагаад тэгэхээр урилгыг бол бид нэр хаб болон барилгын инженерүүд байнгын урилга дээр хяналт талбай дээр манай зүгээс тавиа явж байгаа учраас яг зургийн дагуу, ажлын зургийн дагуу хийгдэт явна гэсэн.
За тээвэрлээд аваачлаа, буулгачлаа. Тэнгүүд буусны дараа дахиад өрлөг хийх давхарт аваачих гэд нэг алхам байгаа гэж би бол бодож байна. Тэгэхээр цогцоор нь авсан тохиолдолд тэр үйлчлэгээ багтах уу? Энэ үйлчлэгээ багтаж болно. Гэхдээ ихэнх барилгууд дээр өөрсдийн кран байна. Тэгэхээр мэдээж бид нэр тусад нь кран аваачаад автокран ч юм уу. Эсвэл нөгөө барилгын кран авчираа тавих бол илүү зардал гэж хардаг барилгын компаниуд. Тэгэхээр танах блокныхоо одоо дээшээ давхар руу гарах хугацаагаа манай барилгын ажилтай нөгөө тохиролцоод за тэдний өдөр тэдэн заяас тэдний хооронд танад манай кран суулж өгнө гэдэг байдлаар хийж болно. Хэрвээ кранг гэвэл бид нэр нэмэлтээд өөрсдөө автокран аваачаад яах. Ийм бас боломжтой. Тэгэхээр заавал ийм байх хэрэгтэй гэхгүй. Тэгээд захиалагчийн шаардлаганд авах юм. Захиалагчид ямар нөөц вэ? Тэрийг бие биендээ хэлээд ойлголцоод явж болох юм байна тий. За түрүүн бас хэлсэн. Монгол улс цөөхөн амтай. Гэтэл барилгын салбар маш өсрөнгөө хөгжиж байна. Дээр нь барилга барих хугацаа маань өөрөө цаг агаарын байдлаас болоод хязгаарлагдмал байдаг. Тэрнтэй уялдаатайгаар нэг хэсэг хугацаанд маш эрчимтэй хүний нөөцийн хэрэгцээ үүсдэг. Өрлөг хийх ажилтан тийм ховор байдгүй. За ер нь барилгын салбар ер нь бол би бол Монгол улсад барилга гэлтгүү салбар бүртэл ажиллах хүчний хүмсэл байгаа гэж харж байгаа мэдээж. Ялангуяа барилга дээр одоо энэ Монгол улс бодлогоор энэ барилгын салбарыг хөгжүүлэх гээд явж байна. Тэгэхээр энэ дээр бол яалтчгүй одоо бид нэр харах юм бол коронагийн өмнөх барилгын өсрэлтийн хугацаа одоо коронавигоос хойш барилгууд маш богино хугацаанд босоод гүйцэтгэл нь дуусаад. Тэгэхээр мэдээж барилга бол хүн хүчээр босч байгаа. Тэрийгээ дагаад хүн хүчний хэрэгцээ нэмэгдэж байгаа. Ганцхан өрлөг гэхгүй барилгатай холбоотой бүхэл төрлийн ер нь ажиллах хүч хомсдол байгаа. Бид нар бол өрлөг дээр л яг онцлж бүтээгдэхүүнтэй холбож хомсдол байгааг бол харж байгаа. Яагаад вэ гэхээр бид нар олон жилийн туршлагаар маш их гардаг асуудлууд юу вэ гэхээр манай өрлөгийн бригадууд маань юу гэдгийг ирсэнгүй эсвэл өөр арай өндөр дүнтэй ажил хийчлээ гэдэг юм. Хариуцлагагүй юмнууд их гардаг. Тэгээ өмнө ч гэсэн бас танад өрлөг хийх хүмүүс байна уу, яана уу гэдэг юмнууд бол явж исэн. Тэгээд тэгэхээр энийг бид нэр тооцоолж үзье. Ер нь бол хэрэгцээ байна. Асуудал байна. Манай борлуулалтанд ч нөлөөлж байна. Уг нь энэ өрлөгийн асуудал байхгүйсэн бол энэ блок барилга энэ жил ашиглалтанд ороод дулаанаа авчих хэвээр байтал юм өрлөгийн ажилтнаас болоод амжсангүй. Блокны таталтнаас дагаад муудаж байна гэдэг юм. Тэгэхээр энэ юмыг л бид нэр тэгэхэд одоо Монгол улсын барилгын салбар ч гэсэн бас тодорхой хэмжээнд тус нэмэр болох болов гэж харж байгаа. За тэгэхээр танах сая гадаадаас ажиллах хүчин авчирч өрлөгийн ажлыг хийлгүүлэх талаар ярьсан. Тэгэхээр дотоодын өрлөгийн бригад ажилуулах, гадаадын өрлөгчин ажилуулах хоёрын хооронд ер нь ямар ялгаа байдаг вэ? За юу аах мэдээж нөгөө дотоодын өрлөгийн бригадыг сайн муу гэж хэлэх нь бол нэг зөв биш байх гэж бод. Мэдээ сайн бригад гүйцэтгэлтэй хариуцлагатай компаниуд байгаа. Дагаад бас гадаад ч гэсэн одоо муу гүйцэтгэлтэй, муу чанартай бригадууд ч байгаа. Гол нь хүн хурж ийн үгүй юу гэдэг дээр л байгаа. Тэгэхээр гадаад ажиллах хүчин гэж байгаа нь энэ хүмүүс бол тодорхой тэгээд тогтмол ер нь ажил гүйцэтгэлтэй. Мэдээж гадаад ирж ажиллаж байгаа. Барилга дээр өдөр бүр яг цагийн дагуу ажиллана. Уртсан цагаар ажиллах боломж үүснэ. Тэгэхээр энэ дээр чинь нөгөө барилгын компаниуд өрлөгийнхөө хугацааг тооцох боломж нь бүрдэнэ. Байнгын тогтмол янз бүрийн нөгөө аргирийн асуудлууд гарахгүй ч гэдэг юм. Ийм одоо нөгөө баталгаал өгч гэсэн гадаад юмнууд. Хүний хувьд ярих юм бол Монгол баригадаас бол хол зөрүүд ах юм байхгүй ойролцоо нэр явж байгаа. Тэгтээ чанар стандартн дээр бол бид нар маш өндөр шаардлага тавьж байгаа. Мэдээж нөгөө нэгт хоёр ажиллуулахыг хүсэхгүй. Хоёрт нэгт яг аль нөгөө мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлж байгаа гэдэг зүгээс харж байгаа. За би бас барилгын салбарт олон жил ажилласны хүрээнд гэх үс тэр тал дээр ажилладаг олон найз нөхөд хүрээлттэй гэс одоо сонсч ирсэн.
ямар нэгэн байдлаар Монгол туслах ажилтан Монгол бригад аваад ажилуулахаар өглөө цагтаа ирдгүү, оройд эрт тарддаг, дээр нь цалин буухаар маргааш нь 3 хоног ирдгүү, баяр ёслол амралтын өдрөөр алга болдог, гүйцэтгэл удаан гэх мэт ийм нийтлэг шинж чанаруудыг хилдэг л дээ. Тэгтээ өөрөө чинь хилдэгэр үнэхээр гадаад нь байна уу дотоод нь байна уу ялгаагүй сайнтай муутай аль нь байдаг л байна. Тэгэнгүүт гадаадаас ирж байгаа ажиллах хүчний хувьд бол яг тэр ажлын 8 цагтаа ажиллах нь бол үнэхээр үнэн байдаг. Зарим тохиолдолд сунаж ажиллах шаардлагатай бол сунаад ажилладаг. Монголын одоо урт амардаг баяр ёслолын үеэр ажилдаг, хулгай зэлгээ хийдгүү гэх мэт ийм олон давуу талуудыг хилтгэлтэй. Тэр утгаар нь бас одоо гадаадаас ажиллах хүчин авах сонирхолтой хүмүүс байдаг бах. Нөгөө саяны таны хэлдгэр тэр сая давуу талууд маань магадгүй зарим нэг Монгол компаниудтай ажиллахад гаргасан зардалтай харьцуулахад эсвэл тэдний гаргаж байгаа бүтээмжтэй харьцуулахад дүндээ дүн байдаг бах л та. За дараагийн асуулт маань яагаад урлагийн хяналтын инженер ажиллах ёстой гэдэг юм бэ? Тэрийг зүгээр одоо ингээд энд наадхаа өрөөрөө гэд хэлсэн байхад тэгээд өрөөл болчдөг гэд биш үү? За энэ дэр хариулвал мэдээж барилга бүр барилгын зураг гэж байна. Дагаад урлагийн зураг гэж байна. Урлагийн ажлын зураг, задаргаанууд гэдэг наривчлсан зургууд байгаа. Тэрийг барилгын инженер зургийн дагуу гүйцэтгэхийг урлагийн ажилчдад одоо шаардлага тавьж байна гэсэн үг. Мэдээж урлагийн хөнгөн блок маань өөрөө дац авах зорилттой хан биш. Тэгтээ тодорхой хэмжээний дац авж байгаа. Тэгэхээр энэ нөгөө ашиглалтанд орсны дараа мэдээж бүх зургууд нөгөө бүх тооцооллыг хийж гарч байгаа гэсэн үг. Тэдний блокоор хийн. Энд ямар хүчтэй орох шаардлагатай юу? Тэгэхээр юу гардаг вэ гэхээр зарим барилгын компаниуд дотор ханы хуваалтаа ерөнхий зүгээр план зураг гаргасан байдаг. Нарийн нөгөө ажлын зургууд гаргадаг. Тэгэхээр тийм юмнууд юу үүсдэг вэ гэхээр нөгөө ханы цууралт янз бүрийн хүчтгэл орох хөстэй байсан газрууд нь хүчтгэл хийхдэггүй явахлаар хан зай үүсэх, одоо бетоно хан, блок хан хоёрын хооронд олон жилийн туршид одоо зай гарах ч гэдэг юм уу тий. Эсвэл нөгөө айл хоорондын хан дээр нөгөө дуу тусгаарлалт, дулаан тусгаарлалт нь шаардлаганд хүрдгүү ч юм уу тооцоолгүй. Тэгэхээр бид нэр энэ дээр тооцоол байхгүй бол гаргаж өгч тэрнийхэн дагуу санал болгоно. Хэрвээ өөрсдөө барилгын норм стандартын шаардлагууд нь зураг нь бэлэн байвал тэрний дагуу хийгээд явна гэсэн үг. Эннээс бид нэр олон юмнуудаас эрсдлийг хааж бол мэдээж компаниудад үйлчлэгээ үзүүлж байгаа. Зургийн дагуу бид нэр гүйцэтгэнэ гэдэг үүргээ хүлээн. Тэрний дагуу барилгын компани яг зургийн дагуу хүлээж авах гэдэг юм. Тэгэхээр мэдээж гадаад ажилтан ажиллаж байхад нэгт зургийн тайлбар юу шаардлагуудаа ажилчтай өгөхөөс гадна давхар ажил гүйцэтгээд дуусахад нөгөө барилгын компани одоо хяналтын инженерт нөгөө ажил хүлээлцэх ажил дээр бол давхар энэ барилгын инженер явж байгаа. Тэгээд дээрэс нь хаб барилга дээр бол ялангуяа одоо нөгөө хөдөлмөр аюулгүй байдал гэдэг бол маш чухал асуудал. Тэгэхээр энэ дээр бол байнгын хүн нөгөө хабын зааварчилгаа шаардлага юмнуудаа тавиад ийм хоёр хүн бол тогтмол байнгын явждаг гэсэн. Зөв. Тэгэхээр яг ер нь бол өрлөгчин хүн барилгын зургийн дагуу хийж байгаа эсхийг хянах үүрэггүй юм биш үү? Гол үүрэг нь бол тэр хяналтын инженер, барилгын инженерийн ажил юм байна тий. Нэгдүгürt, хоёрдугаарт дутуу хийсэн гэхүү эсвэл буруу хамтрагчтайгаа хамтарсан гэхүү зургийг гүйцэд хийгээгүй байх тохиолдолд девелоперт тулгарч болох юм байна тий. Тийм учраас тэр эрсдлийг бас хаах юм байна. За миний дараагийн асуулт нь болохоор тухайн барилгын компанид тэр ажлыг бас хянах үүрэгтэй инженер нь байдгүй юм уу? Эсвэл байнгын ажилтай байдгүй ч юм уу? Тэрнээс болоод тогтмол цалинжуулдгүйгээс болоод танаа одоо хяналтыг авах хэрэгцээ энэ үүсдэг юм уу? Ийм байгаа. Манай өөрсдийн дотоодын хяналт бол үсэ байнгын хамт явж байгаа. Тэр бол нөгөө сонголтын асуудал ш. Тэр манайх нөгөө
үйлчилгээний одоо нэг шаардлагын хэсэг стандартын дагуу явахын тулд барилгын компаниудад бид энэ үйлчилгээг өгж байгаа чинь яах гэж өгж байгаа гэхлээр нэгт яг уу тутмаг байна хүний нөөц төр. Хоёрт барилгын компаниудын удирдлагуудын толгооноос нэг асуудлыг авч хаях гэдэг гэсэн. Өмнө нь яадаг вэ гэсэн. За нэг баригад ажиллаад нөгөө нэг инженер бүтэн сараараа цалинжуулаад за чи өглөөнөөс орой хүртэл энэ өрлөгийг хараад ивч. Буруу өрүүлвэ гэдэг юм явдаг тий. Тэгэхэд одоо тэгэх шаардлагагүй. Инженер нь өдөр тутам өөр ямар ажил хийдэг. Тэрнийхээ хяналтыг хийгээ явж байхад манай талаас инженерүүд хяналтаа хийгээд яв. Тэрийг захиалагч талын инженерүүд өдөртөө 1 юм уу 2 юм 3 удаа тойроод манай инженертэй тулаад зөв буруу юм байна уу гэдэг юмнуудаа хинаа явчихд болж байгаа гэсэн. Тэгэхгүй байнгын нөгөө баригад хиндэг шиг хажууд нь зогсоод хүй чи ингэчлээ тэгчлээ гэдэг асуудал. Ядахта тэр инженерийн зарцуулж байгаа цалин чи өөр юмны хяналтан дээр харах боломж ус бүрдэж байна. Яг сая тэр инженер чинь өөр юмн дээр илүү чухал юмн дээр тэр хүний ухаан шаардагдаад цалин зарцуулагдчихвэл сайн гэдэг шиг танах ингээд цогц үйлчлэгээ үзүүлэхлээр тухайн төслийн одоо төсөв мөнгө үнний нөөцийн хүрэлцэн интерес шалтгаалаад танаа хийж байгаа ажлыг өөрсдөө хийх боловсон хүчинтэй ч газар байгаа үнний нөөцгүйч газар байж болох юм байна шүү дээ тийм учраас илүү одоо тийм нөөцгүй газрууд илүү бас сонирхол зөв юм байна тий. За тэгээд энэ цогц үйлчлэгээгээ та хэд маань энэ Рэй шийдэл гэж хэлээд байгаа юу? Энэ соёлагийн саяны ярьсан зүйлийг Рэй шийдэл гэдэгт хамтдхан ойлгож болох уу? Тэрэнд ороогүй өөр зүйл байна уу? Ер нь Рэй шийдэл гээд бид нар Рэй синержи гэдээ ярьж байгаа. Рэй синержи дотор бол би бол яг барилгын материал үйлдвэрлэл хариуцсан. Захирал үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн талтай хариуцдаг гэсэн. Энэ талаас манайхтай хамтарч байгаа манай охин компани бол Ray Construction гэх барилгын компани, мэрэгжлийн тусгай зөвшөөрлөлтийн компани байна. Энэ талаас манай бүтээгдэхүүн дээр нэмээд Ray Management-ис манай тээврийн үйл ажиллагаануудыг хариуцсан явж байгаа. Ray Construction маань урилгын ажлыг хариуцсан явж байгаа. Ray Industry маань бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг. Ингээ 3 компани цогц яг мэддэг чаддаг юмараа нийлээд нэг цогц үйлчилгээ гаргаж байна гэсэн. Тэгэхээр ялгаагүй энэ бас нөгөө бидний яриад байгаа Ray Synergy-гийн нэг хэсэг мөн үү? Тэгээд дагаад ганцхан нөгөө блок гэхгүй мэдээж цонхон дээр бид нэр тээвэрлэлт угсралттай хамт. Фасадн дээр тээвэрлэлт угсралттайгаа хамт гэдэг. Яг ингээд тэгтээ дандаа нөгөө барилгын яг мэрэгжлийн компаниуд энэ дэр оролцоод явчихж байгаа. Харилцагч нарт харагдахад бол ганцхан менежменттэй ганц газартай гэрэлж байгаа юм шиг гэрэлнэ гэсэн. Цаашаа бүтээгдэхүүний Ray Industry олон жил яг барилгын материал үйлдвэрсэн компани нийлүүлэх юм байна. Ray Management нь менежментийн талын дунд дээр бүх асуудлуудыг шийдэж байгаа юм байна. Construction барилгатай холбоотой бүх асуудлыг шийдэж байгаа юм байна. Тэгэхээр нөгөө чаддаг юмараа бүгд манай охин компаниуд орж нийлж нэг болж харагдаж байгаа л гэсэн. За, Log podcast-ийн хамтран ажиллагч Vitamin House Mongolia. За, тэгвэл дараагийн асуулт нь Монголын developer компаниуд энэ асуудлаа ер нь яаж шийддэг вэ? Одоо нэг компанитай харьцаад жишээ нь блоконы газраас аваад, тээвэрлэлтэй нэг газраас аваад, урилгын нэг газраас аваад, хяналтаа өөр хүнээр хэлгээд ер нь ингэж салангад явдаг уу? Ер нь ихэнх нь салангад явж байгаа энэ дэр. Яалтчгүй одоогор миний мэдхийн хөнгөн блок үйлдвэрлэж байгаа мөртөө давхар урилгын шийдэл өгдөг компани байхгүй. Тээвэр бол мэрсэр байгаа. Гэхдээ тээвэр нөгөө өөрсдийн одоо зарим үйлдвэр өөрсдөө 1-2 машинтай. Тэгтээ тэр бол нөгөө мэрэгжлийн тээвэрлэлт гэдгээс тийм яг хөө тээвэрлэлт гэж болно. Тэгтээ тээврийн тоон хүрэхгүй. Бид нар бол маш олон жил хамтраад явцсан тээврийн 2-3 компани байна. Нэг компани дээр багтаа 10 хэдэн машинуудын төрөл нь олон. Тэгээд зөвхөн манай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн дээр байнгын явдаг. Тэгэхээр эн чинь нөгөө би маргааш өглөө яаралтай машин авах гэхэд манай машин тийшээ явцсан гэдэг асуудал гарахгүй. Маш уян хатан өссөн хугацаарч тээвэрлэлт хийх боломж нь бас бүрдэж байна. Зөв. Тэрнээс гадна энэ олон газартай гэрээ байгуулах
Тэгээд нөгөө жижиглэнгээр гэж бас ойлгож болох бах те. Танахаас цогцоор авахыг бөөний үйлчлэгээ гэж бас ойлгож байгаа. Тэгэхээр энэ дээр үнийн хувьд одоо нэг газраас тэр чинь юу яадаг юм. Эхлээд тэрийг зүгээр шууд сонгоод худлаад авчт юм уу? Судалж таньж мэдхийн тулд цаг хугацаа орд юм уу? Ер нь энэ блок сонголт блок гэр ханаа дүүргэх хүртэл ер нь хичнээн одоо үе шат болдгийн. Тэгэхээр эхний асуултан дээр олон газартаа гэрэлж хийх, нэг газартаа гэрэлж хийх хоёр эдийн засгийн үр ашиг юу гэдэг вэ? За энэ гурван үйлчлэгийг тус тусад нь авахад за 100,000 төгрөг болох юм гэх юм тий. За цогцоор нь 100,000 төгрөг болж байна. За 110,000 төгрөг болж байна гэдэг юм. Тэгээд мэдээж төлбөрийн нөхцлүүд гэж байгаа. Гурван компанитай тус бүртэн төлбөрийн нөхцөл ярих уу? Энэ гурван ажилчин аль нэг салангад компани аль нэг нь асуудал үүсгэхэд энэ ажилч угсэл зогсох байхгүй. Тэгэхээр энэний баталгааг бид нэр яаж гаргаж чадах уу гэдэг асуудлууд байна. Тэгэхээр энэ дээр мэдээж тээвэрлэлтэн дээр маш их газрууд баталгаа авахгүй зүгээр нөгөө нэг удаагийн хөлсийн нөгөө тээвэрлдэг тэгэхэд ачсан материал нь хэдэн сая төгрөгөөр нэвдрүүл тэр хүн шатж байгаа гэсэн. Манайхта хийх юм бол тээврийн хариуцлага бид нар үрж байгаа. Та тэтэн метр куб блок авсан хэвдэрсэн ч бид нэр тэрийг нөхөж өгье, төлж өгье. Тэгэхээр та тэр талбай дээр дутуу ирнэ гэдэг санаа зовлт байхгүй болчих чинь гэсэн. Өрлөгч гэсэн гэж л. Өрлөгийн бариадтай дангаар нь ялаа гэхэд тэр хүн ажлаа хаяа явахад яах вэ гэдэг. За өөр хүн хаяа та гэдэг. Өчигдөр гүйцэтгэлийн нөхцөж нөгөө идэж хажуугийн барилгаар явчих гэдэг юм. Гарч магадгүй. Манайх бол цогцоор нь учраас бид нэр ажлыг хугацааны дагуу явуулна гэхэд үйлдвэрээс бүтээгдэхүүн тэр компани захиалгын дагуу үйлдвэрлэгдээд тээвэрлэгдээд урилгын ажилтан ч гэсэн ингээ бүр цогцоор нэг юм одоо эхнээсээ одоо нэг сүүс хаагаад цаашаа ингэнэ гэдэг шүү дээ. Тийм салахгүйгээр бүх юм нь яг нэг одоо компаниар дамжиж явна гэдэг чинь хамаагүй баталгаатай болчихно. Тэгээ нэг компанитай, гурван компанитай харьцснаас нэг компанитай харьцсан хамаагүй амар банаас. Тэгээд манайх шиг олон жилийн туршлагатай яг юм мэрэгжлийн стандарт юу барь гэсэн компаниуд хамтраа явахад бол толгойн өвчин бүрэн хайрлах болов гэж бодож байна. За блог подкастта бид нар олон девелоперуудтай ярьж ирсэн, мэрэгчлэтнүүдтэй ярьж ирсэн. Тэдний хэлж ирсэн нэг тийм зөвлөгөө гэхүү туршлагаасаа хуваалцсан зүйл нь юу байдаг вэ гэхээр үйл хөдлөлт хөрөнгийн төслийг ер нь амжилттай хэрэгжүүлэхийн тулд маш сайн төлөвлөх ёстой. Төлөвлөлтөн дээр их цаг гаргаач, сайн мөнгө төлөөч, сайн хүнийг хөслөөч гэдэг. Өөртөө чинь ярилцаад явж байхад юу ойлгож байна гэхээр за маш сайхан төлөвлөсөн байдаг. Гэтэл төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлүүд хийгдэхгүй бол нөгөө богинохон барилга барих хугацаатай Монгол улсын хувьд барилгын өртөг нэмэгдэх мөн тухайн барилгын эцсийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг унгах энэ үзүүлэлтүүд энэ гүйцэтгэлийн алдаатай, удаашралтай цаг алдсан байдлаас үүсдэг. Үзүүлж байгаа үйлчлэгийн дээр хоцролт, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх магадлал юунаас болж гарах уу гэдэг юм. Эхлээд юунаас шалтгааллах уу гэдэг юм байна. За нэгт үйлдвэрлэл дээр яривал үйлдвэрлэлийн хүчин чадал бага. Дээрээс нь нөгөө үйлдвэрлэлийн горим юунууд чигдрээг үйлдвэр бүтээгдэхүүнээ цаг хугацаанд нийлүүлэхгүй байх магадaltaй. За энэ дээр манайх 10 хэдэн жил яг хөнгөн блокны энэ барилгын материалын чиглэлээр үйлдвэрлэл явуулсан. Энэ дээр маш олон жилийн тогтмол үйл ажиллагааг авч явах гэдэг стандарт ноу-хавнууд бүгд суудсан байна. Тэгэхээр энэ дээр бид нар бол баталгаатай бүтээгдэхүүний хугацаанд нийлүүлнэ гэдэг юм явж байгаа гэсэн. Бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй гэсэн үг. Хомсдол гэдгийг бас хоёр янзаар харна. Мэдээж хөнгөн блокны үйлдвэрүүд цөөхөн мөртлөө хэрэгцээ нь өндөр Монгол улсад. Тэгэхээр юу өстө 7-8 сард яалтчгүй нөө блок олдохгүй байх юмнууд гарч ирдэг. Манайх яадаг вэ гэхэлэр гэрээ хийсэн компаниудаа бид нэр 100% бид нэр хуваарлтыг хийдэг гэсэн. Үйлдвэр нийлүүлэгч тал бүгд яг хуваарийн дагуу явдаг гэсэн. Тэрнээс хитэрсэн одоо давуулж захиалга аавна гэдэг юмнууд гараад нөгөө захиалагч нарыг бүтээгдэхүүнээр дутаах асуудлууд гарахгүй явдаг гэсэн. Тэгэхээр бид нар за энэ сард хэдэн метр кубын үйлдвэрлэлтэй байна. Манай гэрээлцэн татах компаниуд ийм байна.
сул жижиглэнгээр авдаг нь хэд байна. Ингээ бүх тоо мэдээллүүд нь байгаа. Тэрний дагуу бид нэр захиалгыг дагуулж авдаг гэсэн. Захиалга орж ирвэл уучлаарай таны захиалга 6 сар л орж ирэх боломжтой байна гэдэг. Гэрээ хийгдсэн бол тэрэн дээр яг цаг хугацаанд нь хуваарийн дагуу бүтээгдэхүүнээ татна гэсэн. Тээвэрлэлт би бас хэлсэн. 3 4 компанитай бид нэр гэрээтэй, нэг компани 10 хэдэн машинтай. Тэгэхээр 30 40 машин байнгын манай үйлдвэр төр явдаг. Манай үйлдвэрээс ер нь бол өдөртөө 30-аад машин өдөр болгоо ачиждаг шаланц. Тэгэхээр эдгээр чи байнгын явж байгаа усэр нөө тээвэрлэлтэн дээр машин олдохгүй бах яах бах гэдэг асуудлууд гарахгүй. Энэ дээр бас 3 4 жил бид нэр тээвэрлэлт хийгээ явцсан учраас. Өрлөг дээр гол нь хүний нөөц баригадын тутамгт орох гэдэг юм байна. Одоо манай Монголд баригад өрлөг дээр ажиллаж байгаа одоогоор нийтдээ нэг 40-од өрлөгийн ажилтан ороод ирсэн байна. Ер нь бол нийтдээ нэг 5 6 баригад ороод ирсэн байна. Урд манай хамтарч байгаа бид нар бас Шанхайгийн хүний нөөц болон барилгын хэд хэдэн компаниудтай хамтраад явж байгаа. Тэндээс бол маш богино хугацаанд ер нь бол одоо бэлэн 200 өрлөгийн баригадын хүмүүс бэлэн байх. Нэмээд энэ 1000 хүн рүүч нэмэгдэх боломжтой. Тэгэхээр бид нэр шаардлага үүсээ захиалга орж ирвэл урдаас хүмүүсээ татаад оруулаад ирэх гэдэг юмнууд явж байгаа. Тэгээ энэ бол дандаа 20 30 жил яг өрлөгөөр явцсан хүмүүс. Тэрнээс өөр барилгын нэг арматурчин байсан гар ирээд өрлөг хийнэ гэж ойлгож байна. Яг мэрэгжлийн яаж хорогдол багтаа богино хугацаанд бага материалаар стандартын дагуу өргөх боломжтой вэ гэдэг бүх наваа мэддэг хүмүүсээс орж ирж байгаа гэсэн. Зөв. За тэнгуут үйлдвэрлэл, тээвэрлэлт, өрлөг, инженерийн хяналт гэх мэт энэ цогц үйлчлэгээ буюу рей шийдэл маань барилга зардал одоо нэмэлт төлөвлөөгүй зардалгүйгээр яг батлагдсан төсвийн дагуу хурдан үр ашигтайгаар чанарын өндөр гүйцэтгэлтэйгээр бүтээх сонирхолтой девелоперуудад зориулсан л цогц шийдэл юм байна гэж ойлголоо тийм. Яг зөв. За нөгөө өөрсдийнхөө бүтээсэн энэхүү олон жилийн туршлага, нетворкинг, ноу хау энэ зүйл дээр үндэслээд ийм шийдэл боловсруулж байгаа юм байна. Энэ бол танай компани Монголын дийлэнх одоо девелоперуудын үйл ажиллагаан дээр үндэслэж гаргаж байгаа бахал та энэ хэрэгцээ шаардлагыг. Тэгвэл одоо энэ салбарт ажилладаг хүний хувьд асуухад Монгол девелоперуудын дунд нийтлэг байдаг алдаа юу вэ? За хамгийн том би ямар ч ажил ер нь эхлэхэд нөгөө төлөвлөлт тэгээд дагаад төлөвлөгөөний дагуу төсөв гэдэг юм байна. Энэ хамгийн одоо нэг юм эхлэхээс өмнө төлөвлөж сурья гэдэг юм байгаа шүү дээ. Энэ бол хамгийн чухал ажил гэж хардаг. Маш деталь бүрийг барилга дээр ялангуяа төлөвлөх шаардлагатай гэж хардаг. Яагаад гэвэл одоо бид нар олон барилгаар явж үзэж байгаа. Төлөвлөгөөтэй тэгээд төсвийн гүйцэтгэл хяналттай компаниуд яагаад хурдан баригдаад байдаг. Тэр дунд гарч байгаа эрсдлүүдийг тэр төлөвлөгөөний дагуу бүх юмаа харж байгаа. Тэр эрсдлийг бол хамгийн бага түвшинд гарах магадлалыг бууруулад гарахаар бол тэр эрсдлийг тооцоод яаж тэрийг маш богино хугацаанд шийдээд цаашаа ажлаа үргэлжлүүлэх үү гэдгээ төлөвлөлөд гаргацсан байна. Арай туршлага муутай энэ тал дээр одоо тутмаг компаниудыг харах бол ороход л энэ тэнд материалаа хайцсан хаана юу ийгээд байгааг нь мэддэхгүй тийм. Энэ болгон дээр жижиг хугацаа алдалт гарч байгаа. Барилгын хамгийн үнэт зүйл бол би материал биш, цалин биш, хугацаа гэж хардаг. Яг гэвэл үүлдээ уралдаж байгаа бүх барилгууд. Маш жилийн маш богино хугацаанд л барих боломж байгаа. За одоо үйл болохоос л өмнө дулаанаа аваад засварлуугаа орчээ гэдэг одоо ер нь нэг юм нэгдсэн зорилготой байдаг юм шиг харагддаг байна. Тэгэхээр энэ жижиг алдсан хугацаанаас сүлд ирээд төлөвлөсөн тэр үйлдөө дулаанаа аваад заслаа хий гэдэг чинь амжих болт. Тэгэхээр 4-5 сар дахиад тэр барилгач тэр чигээрээ хоошлдог. Тэгэхэд захиалагч нарт одоо байр авах гэж байгаа хүмүүст өгсөн амлалт нөгөө лаг өндөр өснө гэдээсэн үн хоошлоход яаж нөлөөлөх үү гэдэг чинь бас их том асуудал. Тэгэхээр төлөвлөх хэрэгтэй төлөвлөх боломжгүй юмнуудаа ер нь бол мэрэгжлийн байгууллагуудаар шийдээд тэрийг нь мэрэгжлийн байгууллагуудаа шаардлагуудаа тавиад тэрний дагуу хүлээгээд авч юм болгон дээр одоо бүх компаниуд л барига дээр явж байгаа. Тэрнээс шидэн 100 хүн цалинжуулаад суугаад идэг компани байхгүй хаа. Тэгэхээр
Одоо баригад гэхгүй бүр агсан түвшний мэрэгжлийн ийм үйлчлэгээ өгж байгаа компаниуд гадаадд бол маш их байна. Баригад гэхээс илүү. Тэгэхээр ер нь багаар ийш шилжих байх Монгол улс. Тэгэхээр эхнээсээ одоо ер нь мэдж байгаа том компаниуд бол тийшээ шилж явц. Хувь хүмүүст гэхээс илүү компаниудтай мэрэгжлийн түвшинд гэрээ байгуулж тэгээ энэ төр зарлаж явж байгаа тий. Тэгэхээр ер нь ийшээ шилжүүл аль алинд нь амар. Барилгын компаниуд ч гэсэн гарч байгаа эрсдлүүдэд бууруулна гэсэн. Блог подкастын хамтран ажиллагч эрүүл мэндийн ус Экос. Жишээ нь тэр баригадууд чинь гэхэд одоо баримт нөөт энэ төр өгөхгүй тал байх уу? Өгөхгүй тал байгаа. Одоо зарим газрууд чинь хүн олдохгүй болоо л тоо. Нэг гар ирсэн өө надаа нөөт байхгүй. Би баримт хувийн баримт. Эсвэл баримт ч байхгүй гэвэл хүн ажиллаа явуулах гэд хийлэгжил таарна шүү дээ. За хийчихдэгтэй чи. Ер нь тийм тэгэл санхүү нөр хийдэг л захирлаа эн чинь болохгүй шүү дээ. Үгүй хүн олдохгүй наа өрлөгийг чи өөр хийх ингээл хийлэх юмнууд гарна. Тэгэл тэр чин цаашаа нөгөө санхүү бүртгэлийн замбраагүй байдал цаашаа яаж тайлгнах уу яах уу гэл бас асуудал үзэнд. За ер нь одоо ажил эхлээд туршлагагүй хүн байж болно. Тийм хүмүүсийг ажиглаж байхад хоёлаа нөгөө девелоперууд төр гардаг түгээмэл алдааг харахад нэгдүгürt мэдээж төлөлтийн асуудал байд юм байна. Хэдий тэгээ сайн төлөвлөсөн ч гэсэн санхүүжилт байхгүй бол тэр төсөл тэгэл бас хугацаа алдах тухай байдал руу орох нь. За дараагийнх нь бол үнийн нөөцийн тухай асуудал байна тий. За тэрэн дээр нэмээд асуухад ер нь энэ өрлөгтэй холбоотойгоор хоёлаа ярихад одоо туршлага муутай гэхүү туршлага багтай гэхүү девелопер ямар алдаанууд гаргадаг вэ? Бүтээгдэхүүнээ таньж мэдхээс ахуулаад сонголт хийх хүртэл ер нь хэдий их хугацааг алддаг вэ? Тэрнтэй холбоотойгоор дараа нь гардаг тэр нөгөө дагалдах ажил зардал тэрийг одоо олж харж чадаагүйгээс болж бас хугацаа алддаг уу? За яг өрлөг дээр ямар алдаанууд гарч болох вэ гэвэл мэдээж бүтээгдэхүүний сонголт хөнгөн блокны үйлдвэрүүд хэд байгаа. Чанар яг стандартын дагуу гаргаж байгаа чанар сайтай үйлдвэрүүд гэвэл бас хэд байгаа. Тэгэхээр тэрийг яаж ялгаж харах вэ гэхлээр мэдээж нөгөө хөнгөн блок дээр стандартууд байгаа. Тэгээд яг стандарт яриад үйлдвэрлэх стандартын дагуу үйлдвэрлэж гинүү юу гэсэн асуудал. Ирээд сампл нэх гоё юм авчирч өгөөд яг нийлүүлсэн чинь одоо нэг хүлэгдсэн сахар шиг нэг блок аваад ирвэл тээ. Тэгэхээр тэрэн дээр хяналтуудаа сайн тавих хэрэгтэй. Хэрвээ тийм блок авчлаа гэж бодоход өрлөгийн хугацаа чинь хоошлол шаварч их орно. Өрлөгийн хугацаа хоошлж ийн. Өрлөгийн чинь хугацаа уртсан. Мэдээж нөгөө хэмжээний алдаатай далийн мөрийн мэчин тэгшин өрөх гэж уг нь нэг өдөрт өрөө дуусах байсан чинь нэг өдөр хагас болдог. Тэгэхэд тэр 1 м квадрат хан дээр зарцуулж байгаа материал болно. Хүний нөөцний зардал ч өртгөн дахин нэмэгдээ явчихна гэсэн. Тэгэхээр энэ бол маш бас том асуудал. Тэгэхээр бүтээгдэхүүн дээр маш гол анхаарал өгдөг байх хэрэгтэй. Одоо ч гэхдээ өндөр барилгууд бүгд энэ дээр маш сайн анхаардаг болцсон. Одоо яагаад Монголын жижиг хөнгөн блокны энэ одоо нөгөө гар үйлдвэрүүд эхнээсээ халагдаад үйл ажиллагааны явахд хүндрэл үүсэж байна. Тэгэхээр барилгын компаниудын шаардлага нь өндөр болчихж байгаа. Тэгэхээр одоо ер нь тунаадын том үйлдвэрүүд одоо манайх шиг үйлдвэрүүд тунаад яг нөгөө бүх үйлдвэрүүд стандартаа хангах гэж ажиллаж эхэлж байгаа гэсэн үг. Хангаад явж байгаа гэсэн. За. Надад зүгээр нөгөө би өөрөө яг гардаж барилга бариагүй учраас маш тийм анхан шатны шин чанартай асуулт асуугаад байдаг гэж магадгүй. Одоо жишээ нь барилгын талбай дээр блоко тээвэрлээд очлоо гэхэд би өөрөө буулганаа гэж үзлээ гэхэд ер нь тэр туслах ажилтан гэдэг хүн байнга байж идэггүй. Аливаа барилгад туслах ажилтнууд байнга байдгүй. Тэр хүмүүс тэр блокийг буулгах ажлыг хийдэггүй, яадаг вэ? За зохицоор нь авах юм бол бид нэр өөрсдөө осорлогч туслах ажилтнуудаа гаргаад нөгөө тухай захиалагч компаниас нөгөө краны оператор кран шаардлага үүсэж байна. Бусд ажлуудыг бол манайхаас өөрсдөө буулгаад хийчих боломжтой. Хэрвээ яг өөрсдөө хий гэвэл тийм хэрвээ өөрсдөө хийх юм бол мэдээж нөгөө барилга дээр бол осорлогч кранист юмнууд нь байгаа. Тэгэхээр өөрсдөө гаргаад манай талтай бас ингээд харьцаа явуучих бас боломжтой. Тэгэхээр ямар ч барилгын төсөл дээр саяны дурдсан осорлогч туслах ажилтнууд бол байж идэггүй.
байж идэг. Тийм. За дараагийн асуулт маань яагаад ер нь танах блок үйлдвэрлэх болсон юм бэ? Ер нь одоо Монгол улсад баригдаж байгаа барилгын шийдлүүд дүүргэлтийн одоо дүүргэлтээ ер нь ямар шийдлэр шийдэд байна? За би энийг яг ихнээс нь яри. Манайх одоо ер нь нэг 4-5 бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Хөнгөн блок, цонх, металл, хуванцар цонх үйлдвэрлэж байна. Металл фасад, нийлэмэл болон цул фасад үйлдвэрлэж байгаа. За одоо нөгөө ган каркас ус үйлдвэрлэж байгаа. Одоо нөгөө барилгын бүтээц талтаа. Гэхдээ энэ хідэн материалаас миний хамгийн хайртай бүтээгдэхүүн бол хөнгөн блок. За. Яагаад гэвэл хөнгөн блок маань 99% материал нь дотоодоос шийдэгддэг байна. Бүх материал нь Монгол улсад үйлдвэрлэж байгаа материалаар үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүн. Илс байна, цемент байна, шохоо байна, гөлтгөн байна. Тэгээд ийм материалууд орж байгаа. Тэгэхээр би бол яагаад хөнгөн блокт их хайртай дуртай байдаг вэ гэхээр мэдээж өөрсдийнхөө байгаа нөөцөөр юм үйлдвэрлэлээ гаргана гэдэг чинь энэ улс болон эдийн засагт маш өндөр хувь нэмжтэй. Тэгэхээр дагаад ганцхан хөнгөн блок гэдэг материалын ард чинь дахиад 5-6 компани үйл ажиллагаа явж байгаа. Тэдний материалуудыг худалдаж авч байгаа. Тэр хүмүүс дахиад цаана 2-3 компаниудыг үйл ажиллагаа ингээд тэгэд ганцхан бүтээгтнээс цаашаа 20-30 компаниуд ингээд ажилтай байх, эдийн засаг эргэлттэй байх боломж бүрдэж байна гэж хардаг. Ашигт малтмал гэдэг чинь эцсийн бүтээгдэхүүн болж ижил ашигтай малтаж гаргаж ирсний ашиг нь одоо тэнд л гарна үсттэй тий. Нэгдүгээр тэгэхээр тэрүүгээрээ бид нар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ дотоодынхоо ашигт малтмал нөөцийг ашиглаж байна. Хоёрдугаар сая таны хэлдгээр тэрнийг дагаад хэнийг цалинжуулж гин тэр цалин эргээд эдийн засаг руу яаж орж гин тэр үйлдвэрлэлийг бий болгохын тулд ямар ноу хау үүсэж гин хаанхын технологи орж ирж нутагшиж гин гэд олон давуу талууд байдаг бах тий. За тэр утгаараа тийм байц. Тэгвэл шин чанарын хувьд одоо үйл хөдлөхөрөгийн төсөлд энэ блок маань ямар үр ашигтай. Дээр үед бол бүрэн зүтгэмлийг их сайн гэдэг байлаа. Гэтэл барилгын инженерүүдтэй уулзаж ярихад тэр бүрэн зүтгэмэл байна уу, төмөр каркастай байна уу, зүгээр төмөр бетон каркастай, тэгээ блокын дүүргэлтэй тэр бол нэг амар чанарын ялгаа байхгүй энэ гэж хэлдэг. Тэгэхээр энэ дүүргэлтийн материалын Монголд байгаа сонголтын шийдлүүд болон энэ хит блокийн давуу тал юу гэдэг талаар ярьж. Бид нэр энийг бол судалж үзсэн. Яагаад хөнгөн блок энэ барилга одоо хөнгөн блокоор дүүргэлт хийх ёстой гэдэг. За нэгт хөнгөн блокны одоо жингэрвэл төмөр бетоныг боодох юм бол 5-7 дахин хөнгөн. За тэгэхээр бид нэр барилгыг одоо бүтэн хөнгөн блокоор дүүргэх юм бол одоо тэр дүүргэх станч 5 дахин барилга чи ер нь тэр ханаараа хөнгөрөх нь л да. Тэгэхээр бид нэр суурийг барилга чинь хөнгөн болж байгаа учраас суурийг бид нэр тийм өндөр даацсан хийх шаардлагагүй. Суурин дээр чинь бетон бас арматурын хэмнэлтүүд гарна. Илүү гүн ухах шаардлагатай байсан. Гүн ухах шаардлагагүй бол. Гэ нэгт суурин дээр хэмнэлт гараад ирж байгаа. За угсралт өрөлгийн хугацаан дээр бол нэг зөрүү гарахгүй бетоноос. Яагаад тэгэхээр бетон чинь хэв угсран цутгалтын дараа хэв хуулах хугацаа гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол хөнгөн блок бол нэг нөгөө өрөлгөн удаан байдаг юм а. Цутгалт чинь хурдан штэ гэдэг юм. Нэмээд нөгөө материалын зардал. Арматур бетон 1 метр куб нь хэм тусаад байна. Өрөлгөн хэм тусаад байна. Нөгөө блок нь хэм тусаад. Би бол блок нь илүү хэм тусаж байгаа гэж харж байгаа. Яагаад гэвэл 1 метр куб одоо бетон юу ч 250-аас 300 мянга. Тэ? Тэгэхэд хөнгөн блокч ялгаагүй л бас 200-аас надад 300 мянга хавцаа байгаа. Тэгэхээр ялгаа гарахгүй. Тэгээ энэ дээр бүр дахиад бетон нөгөө арматур нэмэгдэнэ. Тонн нийтлэл 1 метр кубд хэдэн тонн арматур ороод байна гэдэг юмнууд байгаа гэсэн үг. Тэгэхээр өрөлгийн хугацаа бол бид нэр ялгаагүй юм байна. Зардлын хувьд ялгаагүй юм байна. Тэгснээ хөнгөн блокоор дүүргэлт хийвэл суураа бид нэр барилгын нийт одоо орох бетон арматураа хэмнэх боломжтой юм байна. Тэ? Дахиад юм.
хөнгөн блок өөрөө бетоныг бодвол дулаан дамжуулалтын эсрүүцэл өндөр. Дуу тусгаарлах чадвартай. Гал дэмжингүү. Ус шингээлт нь бас бетоныг бодвол арай бага. Ингээд даваад чанарууд байгаа. Би бол хөнгөн блокийг яг ийм эрс тэрс уур амьсгалтай ийм хүүтэн одоо орчинд маш зөв материал гэж хардаг. Өөрөө дулаан нөгөө дамжуулалт эсрүүцэл нь өндөр учраас давхар бетоныг бодвол уг нь 20 см-ийн дулаалга хийх шаардлагатай байсан бол блокоор шийдэх юм бол тэрийг 5 юм 10 см-ийн дулаалгаар шийдэх боломжтой. Ижилхэн одоо төвшөнд одоо дулаан алталтыг багасгах боломжтой. Бетоны хааны юун дээр заавал одоо айл хоорморонд нөгөө дуу тусгаарлагч одоо ийм нөгөө хуулгач байна, хөөсч байна, хийж заслаа орохгүй бол нөгөө цөөрэтэх асуудлууд гараад идэг. Хажуу айлын дуу сонсогдох хөнгөн блок төр энэ асуудлууд бага. Давхар дуу тусгаарлах дулаал хадах шаардлагууд дотор ялангуяа дотор хөдөлгөөнд үүсэхгүй. Тэгэхээр эдийн засгийн хувьд би энэ бол бид нэр тухай тооцож хахад би бас одоо тоог нь бас сайн санахгүй байна. Ер нь бол нэг 10-аас 10% хэмнэлт бол хөнгөн блок авчрах боломжтой юм байна. Нийт төслийн дүнгээр ярих юм бол гэдэг. Тэг яг хөө энэ талыг судалж байгаа мэргэжлийн компаниуд ч гэсэн тооцоон дээр маш тодорхой гараад ирэх болов гэж бодож байна. Хоёр янзаар. Блокийг чинь бас ногоон барилгын нэг хэсэг гэж үзээд байдгүй. Тэр нь одоо ямар шин чанарын хувьд тэгж үздэг юм бол? Блок өөрөө ногоон барилгад одоо нөгөө зохицох байгалийн түүхийд ашигладаг гэдэг утгаараа. Тийм, байгалийн түүхийд гэдэг байгаа. Хоёр дахин боловсруулах боломжтой. Хөнгөн блокын барилгыг бид нураагаад эргүүлээ дахиад тэр материалаар хөнгөн блок үйлдвэрлэх боломжтой. Тэгэхээр төмөр бетон шиг нөгөө ингээд заавал хаягдл үүсэх тийм юмнууд гарахгүй гэсэн үг. Дахиж тэгээд нэмээд өөрөө дулаан тусгаарлах барилгын одоо нөгөө эрчим хүчний хэмнэлттэй хэмнэлт үүсгэж байгаа материал учраас ногоон материал цаашаа нөгөө ногоон барилгын сертификатн дээр бол дэмжигддэг материал гэдэг. Жигсаалтын нэг байдаг гэсэн үг. Зөв. За нэмээд хүний эрүүл мэндтэй холбоотой давуу тал байна уу? Эрүүл мэндтэй холбоотой давуу тал гэх юм бол яг хөө мэдээж амтан хорхоо шавж үрчихгүй, гал тэмчихгүй, ямар нэгэн хорт бодис өөрөөсөө ялгаруулахгүй. Тэгээд одоо юу гэдэг ер нь ямар нэгэн хүний биед нөлөө байхгүй тийм материал. Яг давуу тал бол одоо биеийн цайнч байна гэж юу аах. Им биш тийм. Тэгэхдээ ер нь зүгээр блок үйлдвэрлэдэг хүний хувьд асуухад бүхэл ер нь барилгын материал ийм чанар муутай материалууд хямд үнэтэй учраас зах зээлийг их эзэлдэг. Тэгээд нөгөө нүднээс далд орчдөг учраас хүмүүс тухайн бүтээгдэхүүнийхээ чанарыг бас мэддэг байх тохиолдол байна. Зүгээр та өөрөө мэддэг гэж магадгүй. Ер нь Монголын барилгын салбарт энэ блокны хідэн чанар байна. За нэг 2 байгаа мó да. Тэр бол шууд үйлдвэрлэлтэй холбоотой. Үйлдвэрлэл за 3 гэж хэлж болох юм да. За нэгт том одоо сайн үйлдвэрүүд байна. Мак байна, манах байна. За дахиад нэг үйлдвэрч байна гэх юм уу те. Ийм нэг за 3 4 үйлдвэр байна гэсэн. Орчин үеийн төхөөрөмжтэй технологи барьсан чанар стандартын дагуу одоо бат бэх бүх үзүүлэлтээ сайн гаргаж чаддаг. Үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр. За энэ үйлдвэрүүд нэг секц гэж бод. За энэний хоёрт орчин үеийн төхөөрөмжтэй үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр мөртлөө технологийн горим уу гарч байгаа бүтээгдэхүүн чанар нь стандартанд хараахан хүрдэггүй ийм үйлдвэрүүд. За 3 дугаар хамгийн доотлох гэх юм бол хуучин төхөөрөмжтэй нөгөө технологи юмнуудаа барьдгүй үйлдвэрлэлийн хүчин чадал нь бага гэдэг ийм үйлдвэрүүд байна. Түүхийн эдийн чанараас нөлөөлөх бах тийм. Түүхийн эдийн чанар бол шууд маш нөлөөлнө. Өөрөө хамгийн гол түүхийд бол шохон чулуу. Шохон чулуунаас шалтгаалж бүх материалуудын орц норм байнга өөрчлөгддөг. Өөрөө хөнгөн блок одоо бетоны үзэл юм уутай харьцуулаад бас их ярихтэй материал. Өөрөө технологийн шаардлага маш өндөр. Тэгээд монголчин өөрөө шохон нийлүүлж байгаа үйлдвэр тогтмол нэг бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.
Тэгэхээр бид нэр ирж байгаа бүтээгдэхүүн болгон дээр дахиж технологи гаргаад байнгын өөрчлөлт угаасаа зайлшгүй орчдөг. Тэгэхээр бид нар юу гэдгийг 7 хоногийн нөөцтэй материалаа татчихлаа. 7 хоногийн дараа ирж байгаа материал дахиад бид нэр за ийм төрлийн юм ирчлээ. Бид нэр цементийг ингэж өөрчлөе. Илс юунуудаа ингэж хэмжээг нь багасгахыг гэд байнгын нөгөө технологийн шийдлүүд, шинжилтүүд хийгдэж явдаг. Тэрнээс биш яг нэг анх жилийн ихнэр за ингэж хийх юм байна гэд хийчихэр биш. Blog подкастын хамтран ажиллагч Deutsche Welle чанарыг нутагшуулна. Тэгвэл девелопер хүний хувьд эсвэл хангамжийн албаны хүний хувьд асуухад сайн чанарын блокийг таних тулд юуг харах ёстой? Батбэг чанар бол маш чухал. За тэгээд тэрийг дагаад юу байгаа? Метр кубын эзлэхүүн хүнд байна уу, хөнгөн байна уу? Стандартын дагуу метр кубын жин байна уу? Яг бол барилгын компаниуд бүх суур бетоны тооцооллуудаа тэр блокны стандарт жингээр тооцсон байна. Тэгэхгүй 1 метр куб блок чинь тэтэн килограммаар илүү явхад нийт барилгын жинчин тооцоолсноос ч өндөр гарах магадaltaй. Энэ бол маш чухал асуудал. Тэгэхээр энийг байнгын хинж явах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ хоёрт бол нөө ус шингээлтийн хувь хэр байна. Тэгээд бусдаар бол яг ер нь гол 3 үзүүлэлтний энийг харж. Яг ингээд задлаад ярил зөндөө үзүүлэлттэй байгаа. Тийм баг. Тэгээ гол чухал тийм баг. Тэгэхээр тэрийг одоо жишээлбэл нөгөө цементийн лаборатори гээд гэрчлэгээ гаргаад өгдөг шиг блок дээр бас тийм гэрчлэгээ байна уу? Эсвэл заавал механикаар тестэлж үзэх ёстой юу? Хөнгөн блокны үйлдвэрүүд ер нь бол одоо дандаа барилга архитектур корпорацаар итгэмжилсэн лабораториор шинжилүүлж байгаа бүгд. Тэгэхээр барилгын компаниуд ч гэсэн тэрийг нэгч авдаг. Тэрний дагуу стандартын дагуу үйлдвэрлэж гинэ үгүй хиндэг. Тэгэхээр одоо заавал том байгууллага гэлтгүү ер нь бүх энэ одоо барилгын ажил хийж байгаа хүмүүс энийг бол үйлдвэрүүдээс нэхэд авч явах хэрэгтэй. Чанар тэр чин өөрөө таны барилгын ирээдүйн чанар болон зөндөө эрсдлүүдийг хаах боломжтой. Нийлүүлж байгаа бүтээгдэхүүнүүд чинь тэр шинжилгээний даваа нийлүүлэхгүй бол дараа нь бас тэр үйлдвэрүүдтэй хариуцлага тооцох гэсэн боломж үүснэ. Танай бүтээгдэхүүнийг ер нь том хэмжээний барилгад л авах хэрэгтэй юм уу? Эсвэл хувь хүн хаус барих гэдэрт ашиглаж болно үстэй. Одоо макин блокийг ус ашигладгийн адилаар ер нь тэр бас хэрэгцээг хангах боломжтой тий? Боломжтой. Жижиглэн хэмжээний борлуулалт бол бүгд хэвэн гараад ирсэн. Зүгээр сонирхоод асуухад яг нөгөө өөрөө чинь хэлдгээр зуны 7-8 сарын үеэр ууран савссан блок машин дээр ачигдсан яваад идэг. Тэр одоо технологийн алдаа юу? Тэр бол эсвэл нэг тийм тоогод байх зүйл шүү. Ер нь юу яаж байгаа хөнгөн блок өөрөө шарагдаад гарч ирэхдээ өөрөө нэг 20-30% чийгшилтэй гарч ирдэг. Мэдээж дотор нь байгаа нэг уур нь бүрэн гараагүй байна гэсэн. Тэрийг бол ер нь нэг 5-7 хоног байлгаж уурыг гадагшлуулад бүрэн 90% хатаалт руу ячиж ажилт гаргах хэрэгтэй. Яагаад зарим компаниудаас тэгж ажилт гарч ийнэ гэхэлэр нөгөө үйлдвэрлэлийн хүчин чадал нь бага, захиалга нь их болоход яалтчгүй гарснаа л явуулаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр тодорхой хэмжээний мэдээ чиг байна гэдэг чинь бэхжилтээ бүрэн аваагүй байна гэсэн үг. Тэгэхээр тээвэрлэлт янз бүрийн үргэлгийн явцад яг нөгөө эвдрэх хагарах асуудлууд. Яагаад гэвэл бүрэн өөрийнхөө бат бихэндээ хүрээгүй байна гэж үзэж байгаа учраас. Тэгэхээр яг нөгөө хорогдлууд гарах эрсдэлтэй. Тэгтээ мэдээж барилга дээр очиж өөрчөх явц тэр чи өөрөө чигийг гадагшлуулад энэ стандартанда хүрчин. Тэгтээ нөгөө тээвэрлэлт зөөрийн явцд эвдэрх үү, хорогдол гарах уу гэдэг асуудал чинь. Зөв. Хөнгөн блокоор өвөл дүүргэлт хийж ер нь болдго юм уу? Яг хав цутгалт хийхэд бол нөгөө марк өндөртэй өвөл цутгалт хийхэд боломжтой цемент ашиглаад цутгалтыг үргэлжлүүлж болдог гэж ярьдгийн адилаар зүгээр блоко нөгөө өргөлт хийхдээ цементээ ашиглаж байгаа бол тийм чанарын цемент ашиглачаар өрлөг хийхэд асуудалгүй ч гэдэг юм уу? Тийм технологи байх уу? Технологи гэхээс илүү би бол бетон дээр яг нөгөө өвлийн нэмэлт тэгэл нөгөө халуун усаар зурх мурах гэл ажлууд явж байгаа шүү дээ. Тэгтээ өвөл бетон авч байгаа бол хатах орчны температурын заавал хүлдэлтийн түвшнээс дээш явах хэрэгтэй.
ялгаагүй л тийм шаардлага тавина гэсэн. Тэгтээ янз бүрийн нөгөө өвлийн нэмэлт гэх шаардлага байхгүй. Өрж байгаа орчноо л нэмэх температур руу оруулаад ирвэл боломжгүй юм байхгүй. Мэдээж хасахтай газар бол өрж байгаа шавар юу ч хөлдөн хагарна тэлнэ гэдэг асуудлууд гарна. За зөвхөн блок биш өөр бас бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг Ray Synergy гэдэг шийдэлтэй гэж түрүүн хоёлаа товч ярьсан. Тэгэхээр энэ талаараа бас дэлгэрүүлж яриач блокоос өөр бүтээгдэхүүнүүдийн талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд мөн девелоперууд эндээс ямар үр ашгийг хүртэх боломжтой тухай бас хэлж өгвөл. За манай одоогоор энэ жил бол яг 3 материалыг бол яг нэлээд эрчимтэй санал болгоод явж байгаа. Хөнгөн блок, металл болон хунцар цонх, тэгээд металл фасад. За хөнгөн блокийг бол нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Цонхон дээр ярих юм бол манайх бас хэд хэдэн зарчмыг баримталж ажиллаж байгаа. За мэдээж Монгол цонхны үйлдвэрүүд маш их байгаа. 300 400 гад жижиг том үйлдвэрүүд ажиллаж байна. Тэгэхээр бид нэр энэ бус үйлдвэрээс яг юугаараа одоо онцгорч гарч иж байгаа юм бэ? Ямар одоо бус үйлдвэр хийж чадахгүй байгаа юм хий гэсэн одоо хийх боломжтой зорилготой боломж бүрдүүлэх вэ гэд. Тэгээ энэ дээр бол бид нэр за хамгийн гол нь бол чанар юм байна. Чанар болон нөгөө Монгол улсад ийм эрсдэл уур амьсгалтай газар шаардлага хангахгүй материал манайх ер нь нийлүүлэхгүй. Тэгэхгүй захиалагчийн хүссэн одоо нөгөө хямд материалаар муу цонх үйлдвэрлэх шин. Тим тал дээр бид нар бол явахгүй. Тэгэхээр яг Монгол улсад тохирох одоо ямар нэгэн хүүтэн алдахгүй ийм цонхыг үйлдвэрлэх гэдэг ганц төлхөр одоо зорилго олж явж байгаа гэсэн. Тэгээ энэний дагуу бол бид нар мэдээж Монгол улсад түүхэд материалуудыг үйлдвэрлэхгүй. Бид нар Монгол улсад бүх материалуудыг авчирлж одоо нөгөө үйлдвэрлэлд боловсруулад бэлэн бүтээгдэхүүн болгоод нийлүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энэний дагуу бид нэр бүтээгдэхүүн тус бүр одоо цонхчин нийлээд нийтдээ нэг 10 бүтээгдэхүүнээс бүрддэг гэж үзвэл энийг бид нэр яг тус бүтээгдэхүүн бүрээр нь хэд тусад очоод яг Монголын энэ одоо Орос руу экспорт хийдэг, Сибирь рүү экспорт хийдэг. Тэрний дагуу нөгөө бүтээгдэхүүнийхээ өөрчлөлтийг хийгээд стандартуудаа тохируулсан юм үйлдвэрүүдээс бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа. Тэгэхээр нэгт манай бүтээгдэхүүн бол Монгол улсын шаардлагыг бол бүрэн хангах үнэн боломжийн мөртлөө чанар нь сайн түүхэд материалаар үйлдвэрлэж байгаа гэсэн үг. Хоёрт шилэн дээр ярьж байгаа. Одоо түүхий шил, ганжуулсан шилгээд бид нар ярьж байгаа. Бид нар бол түүхий шилийг бол нийлүүлэхгүй гэж үзэж байгаа. Түүхий шил яагаад нийлүүлэхгүй гэхэлэр шил хагарахад өөрөө томор хагараад доор нөгөө хүн хүүхэд гимтэх амь нарсны асуудалтай гэдэг. Тэгэхээр бид нэр дандаа ганжуулсан шил. Ганжуулсан шил өөрөө хагарахтаа бутарч нөгөө эргэн тойронд аюулгүй хагардаг. Тэгэхээр бид нэр за ганжуулсан шилээр л бид нэр зөвхөн барилгын компаниуд шил нийлүүлнэ. Дагаад нэмэлтээр янз бүрийн төрөлхлөг, хамгаалтууд, өнгөнүүд гээд энийг бас давхар хийн. Гэхдээ зөвхөн ганжуулсан шилээр. Гэхдээ ганжуулсан шилээр хийчлээгээд бид нэр ганжуулаагүй шилийн үнээр нийлүүлнэ. Тэгжээж бид нэр одоо компаниуд давуу тал үүсгэх юм байна. Тэгэхээр тэрийг баримталж явж байгаа. Тэгэхээр манай цонхнуудаас одоо өөр газруудтай харьцуулаад үзэх юм бол ганжуулсан шилээр хийж байгаа мөртлөө бус тайлын ганжуулаагүй шилтэй ижлэхэн үнэтэй. Бараг арай хэмд байх магадaltaй. Тэгэхээр ийм давуу талыг бид нэр бас компаниуд хүмүүст ингээд гаргаад явж байгаа санал болгоод. За металл фасадын хувьд бол бид нэр одоо гол давуу тал гэх юм бол төрөл бүрээр хийх боломжтой. Бид нэр өнгө болон хэлбэр болон материал дээр бид нэр гацхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо барилгын компаниудын ямар бүтээгдэхүүн шаардлагатай тэрний давуу металл фасад л бол бид нэр хийх боломжтой. Тэрнээс биш нөгөө манад ийм өнгө байхгүй, ийм зузаантай нь манад хийгддэггүй. Ийм нь байхгүй гэдэг юм бол гарахгүй гэсэн үг. Тэгэхээр та хүссэн металл фасадныхаа шаардлагыг манад тавьд тэрний давуу маш богино хугацаанд бид нэр үйлдвэрлэлд нийлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Тэгээд энэ 3 материал маань нийлээд бид нэр барилгын компаниудад бол энэ 3 материал гурлаа хэрэг болно.
Одоо Улаанбаатарт одоо хөөсөн фасадыг хоригдсон. Бүгд л металл фасадаар явж байгаа. Тэгэхээр энэ гурван материалыг анзаарах юм бол дотор заслын ажил өвөл дулаан авах боломжтой болдог. Бүхэл одоо Өрлөг хийгдлээ, цонх хийгдлээ, фасад хийгдлээ битүүллээ. Тэгэхээр бид нэр яг гадна битүүн одоо нэг гадна бичмжлийн бүх ажлуудыг авч ийн гэсэн зохицоор. Тэгээ энэ гурван материалыгаа тээвэрлэлт нөгөө угсралттай базаад бид нартэй гэрээлүүл бас тодорхой хэмжээнд хөнгөлөлт үзүүлж байгаа. Бартер авах боломж бүрдэж байгаа. Ингээд даваа талууд. Одоо нэгэн материал авснаас та манай гурван материалыг сайн чанартай зах зээлийн үнээр ав. Тэгэхээр мэдээж тэр хүнийн зохицоор нав. Тэгээ нэмээд хөнгөлөлт ав. Янз бүрийн одоо боломжит бартеруудын саналуудыг манад өгөх боломжтой гэдэг. Ингээд давхар даваад өсөж байгаа. Гэт бодохоор одоо шин тутам девелоперууд ингээд бүгдийг өөрөө хийх гээд хас одоо зайлсхийж гэх үү. Тийм хэцүү, төвөгтэй, ядаргаатай, стресстэй, сэтгэлийн дарамттай байдлаар төсөл хэрэгжүүлэхээс бас зайлсхийгээд байх шиг санагдаад байна л да. Тэгэхээр тэрэнд бол одоо танаа энэ үйлчлэгээнүүд бүгд тус болох нь гэж ойлгож байна. Тэгж байгаа. Тийм. Блоктой адилхан саяны дурдсан шинэ 3 бүтээгдэхүүн маань мөн угсралт, тээвэрлэлт, хяналттайгаа хамт авах боломжтой. Тийм, хамт авах боломжтой. За. Бүгд хамт явж байгаа. Яг нь энэ дээр нэг юм хэлэхэд одоо бол нөгөө компаниуд ч гэсэн ялгааг нь харж байгаа. Юун дээр вэ гэхлээр хуу хүмүүстэй хямдхан тохироод өөрсдөө хянаад явах мэрэгжлийн компаниудад ажлуудаа гэрээлж өгөх. Хоёрын мэдээж авах компаниуд арай өндөр түнтэй байх магадaltaй. Тэгтээ сүлд нь эргээд харахад бол нөгөө хуу нэр өөрсдөө хянаад явж исэн чи илүү зардлах, өргүү зардлууд их гардаг юм байна. Эрсдэлтэй юм байна. Хугацаа хойшлоход бид нэр өөрсдийн толгоон дээр эрсдэл нундаг юм байна гэдэг юмнууд бол ойлгогдсон. Ер нь том компаниуд бол бүгд л одоо яг ер нь энэ мэрэгжлийн компаниудыг оруулах тал дээр яваад эхэлсэн болов гэж харж байгаа. За ирээдүйд ер нь барилгын материал үйлдвэрлэлийн чиг хандлага ямар зүг рүү чиглэх бол танах нэмж ер нь ямар барилгын материал үйлдвэрлэх зорилго төлөвлөгөөтэй байна. За яг хуу одоо энэ хэдэн үйлдвэрлэлүүд явж байна. Одоо дараагийн шатны үйлдвэрлэлийг бол одоо манай 22-т Ray Industry гэдэг барилгын материал үйлдвэрлэлийн паркийн том талбайтай үйлдвэрлэлийн парк байгуулагдчихж байгаа. Эхнээсээ одоо 3-4 үйлдвэр маань ашиглалтанд ороо явж байгаа. Энийний дараас дараагийн үе шатн дээр одоо миний маш их сонирхлыг татаад одоо яг судалгаа юмнуудаа хийж байгаа үйлдвэр гэвэл гипсэн автомобиль үйлдвэр байна. Яагаад энэ материалыг гэхлээр өөрөө бид нар чинь гипсний одоо түүхийд нь Монголд байдаг. Тэгээ энэ түүхийд маань энэ бүтээгдэхүүн тохирох боломжтой. Эхнээсээ бас одоо үйлдвэрүүд сая тийм байгуулагдаад ингээд гарч ийн би энд бас маш их баярлж байгаа. Ер нь ирээдүйд бол болж үл Монголынхоо энэ баялагийг бүтээгдэхүүн болгоод дотооддоо хэрэглээд явах иймэрхүү үйлдвэрлэлийг эхлэр нь ашиглалтанд оруулах одоо Монголд байгуулахыг зорж ажиллаж байгаа. За сүүлийн асуулт. Барилга үйл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг учраас асуудаг бид нар оролцогч болгоноосоо бараг шахав. Девелоперууд өгөх зөвлөгөө. Тэднийг төслийн амжилттай хэрэгжүүлэхэд та ямар зөвлөгөө өгөх вэ? За би бол энэ дэр барилгын одоо ажлыг сайн явуулах яах юм дэр төлөвлөлт гэж хардаг. Төлөвлөлтөө сайн хий, эрсдлүүдээ сайн тооц. Тэгээд мэдээж төлөвлөлтөн дээр чинь дотор нь янз бүрийн төлөвлөлт орж санхүүгийн төлөвлөлт юу гэдэг. Бас дэндүү агаараар битээ одоо санхүүдэл дээр төлөвлөөрөө. Одоо ч бас харьцангуй бас компаниуд өөр болчлоо гэж харж байгаа. Тухайд анх бас 10 жилийн өмнө бол яриа илүү нөх борлуулалтын дээрээ тулгуурлаж мөнгө босгоно гэдэг бодолтой барилга руу их ордог байсан. Тэр дундаа барилга нь гацхан их. Одоо л харьцангуй гайгүй болчлоо. Гэхдээ Mercer компаниуд ч гэсэн яг ийм бодлохоор барьж явах хувцастай мөнгө босгоод би хийчнэ гэдэг дээр
хамгийн их компаниуд унж байгаа баг. Тэгээд за санхүү дээр асуудалгүй байлаа гэхэд төлөвлөлтийн буруунаас болж эрсдлүүдэд тооцоогүй үүднээс янз бүрийн барилгын бас ажилтны хугацаа хойшлох гэдэг. Тэгэхээр энийг энэ дээр л маш сайн анхаарч ажил үзүү юм болов гэж харж байгаа. За бидний урилгыг үлээ авч подкастэнд маань оролцсонд баярлалаа. Таны Монголын одоо үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд, Монголд илүү олон үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэхэд, түүнийг дагсан үйлдвэрлэл болон технологийн ноу хаууудыг одоо Монгол улсад үлдээх үйлсэд амжилт хүсье. За баярлалаа.